За бонус хичээлийн маань 3 дугаар хэсэг ингээд эхэлж байна. Бүгдээрээ энэ хичээлээр зөвхөн мөнгөний тухай ярилцах болно. Мөнгийг энерги талаас нь хэрхэн ойлгохын, мөнгөний талаар бид нар юуг мэдэх хэрэгтэй вэ гэдэг талаар ярилцах болноо. За би яг үндсэн хичээлийн маань 3 дугаар бичлэгэн дээр яг мөнгөний тухай тусад нь яг ярьсан хэсэг байгаа тий. Гэхдээ энэ ярих байгаа зүйлийг би яг нөх хичээлээ бэлдэж дуусчаад сая 100-ны хугацаанд шинээр сурсан учраас бонус хичээл болгоод нэмж оруулж байгаа шүү. Тийм болохоор яг үндсэн хичээл дээр гарч байгаа мөнгөний тухай ярьсан зүйлээс ахаад нэмэлтээр шинэ мэдээллүүд ярих учраас бүгдээрээ бас анхааралтай сонсоорой. За бид нар ингээ бүх зүйл энерги гэдгийг ойлгоцсон байгаа те яг үндсэн хичээлүүдэд үзээ. Тийм болохоор мөнгө ч гэсэн өөрөө ийм энерги байд юм байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би яг ингээд за мөнгө ч гэсэн энерги юм бол би яаж энэ мөнгөний энергийг ойлгох вэ гэд яг л ингээд сонссон үдсэн бүхнээ ингээд дотроо бясалгаад ингээ өөрөө ойлгохыг хичээгээд ингээд бодож боловсруулад ингээд үзэж байгаа байхгүй юу? Тэгээ би өөрийгөө за би энерги бүх зүйл энерги мөнгө ч гэсэн энерги юм бол би өөрийгөө мөнгө олчлоо гэд төсөөлөд үзье гэж утсан. Тэгээ би ингээд өөрийгөө ингээ мөнгө олцсон байна. За тэгээд би яг ингээ нүдэн анд сууж аваад ингээ төсөөлж байгаа хгүй. За би мөнгө олцсон байна. Би хүн бүхэндээ танилцж байна. Хүн бүхэнд миний талаар өөрөөр үзэл бодол, өөрөөр итгэл үнэмшил байдгийн байна гэдгийг би ингээд хүмүүсийн энергиэс нь мэдэрч байгаа хгүй. Би мөнгө гэдэг чинь өөрөө энерги. Тийм учраас хүмүүсийн өөртөө холбоотой энергийг бас ингээд хүн бүхэнтэй танилцсанараа мэдэрдэг байна. Зарим хүмүүстэй мөнгөтэй болоод баярлаж талархаж байна. Зарим нь болохоор ийм хүн мөнгө гэд ингээд чамлж гин гэдэг ч юм уу. Эсвэл зарим нь болохоор бүр эсрэгээр айж гин. Эсвэл мөнгөтэй болоод те шууд ингээ ууралж гин гэдэг ч юм уу. Янз бүрийн өөр сэтгэл хөдлөлийг бид нар ингээ мөнгөтэй холбон мэдэрж идэг. Тэгээ та бүхэн маань бас ингээд би мөнгөтэй холбоотой ямар ихтгэл үнэмшилтэй, ямар мэдрэмжтэй, ямар энергитэй вэ гэдгээ бас өөрөөсөө ингээд асуугаад мэдрээд үзээрэй. Мөнгөтэй болонгуудаа надад хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? Би мөнгөтэй болсондоо ингээд баярлаж байна уу? Эсвэл энэ мөнгө дуусчих үедээ хүрэх болов гэж санаа зовж гин үү? Тийм сэтгэл шаналсан зовиортой мэдрэмж байна уу? Эсвэл би ингээд энэ мөнгийг эсвэл би энийгээрээ өрөөл дарах нь дээ гэд сэтгэлээр унж гин үү гэдэг ч юм мөнгөтэй холбоотой ямар ихтгэл өмшил, ямар мэдрэмж, ямар энерги надад байна вэ гэдгийг бүгдээрээ ингээд өөрийнхөө дотор юу байгааг эхлээд ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр мөнгө өөрөө энерги учраас өөрийнх нь тухай ямар нэгэн сөрөг мэдрэмж, сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг ихтгэл үнэмшил тээж байгаа хүмүүстэй хамт байхыг хүсэхгүй тий. Бид нар ч гэсэн ингээд надад илт дурггүй байгаа, надаас айгаад байгаа ч юм уу эсвэл тийм хүмүүстэй ингээд хамтдаа ингээд байгаад хамтдаа байхыг ерөөсөө хүсэхгүй шүү дээ. Тэр хүмүүсээс ингээд хол байхыг хүснэ те. Яг тэрнтэй адилхан ингээд надад мөнгөний талаар ямар нэгэн сөрөг ихтгэл өмшил байгаа юм шиг гэдгийг би мөнгөтэй холбоотой ямар энергийг тээж явна вэ гэдгийг өөрөөсөө анзаараарэ. Заримдаа бид нар те мөнгөтэй олцоод дуусчих үедээ гэд айн те би ингээд хин нэгний хажууд байсан чинь намайг явчих үедээ гэд айгаад ингээд байгаа хүний дэргэд би яг ингээд хамт тайван амгалан амьдарч байж чадах уу гэдгийг ингээд бодоод мөнгийг яг ингээд хин нэгэн хүн юм шиг ч юм уу те ингээд төсөөлөд үзээрэй. Тэгээд би ингээд бодоод үзэж байгаа байхгүй. За ингээд өөрийгөө мөнгө болцсон байна. Би бол мөнгөний энерги болчлоо гэдэг ингээд төсөөлж үзэж байгаа. Тэнгүүт мөнгө хүн болгонтой яг адилхан ингээд хандж байгаа байхгүй. Мөнгийг ашиглаад ямар нэгэн муу юм хийж магадгүй, сайн юм хийж магадгүй хизээч шүүмжлэхгүй. Яг нэг тийм мөнгийг ингээд бодох тусам яг нэг тийм заримдаа бодонгууд энэ маш сонин тийм буруу зүйрлэл байж магадгүй. Гэхдээ нэг ихийн хайрч юм шиг те. Хүүхэд нь буруу юм хийжсэн ч хайр нь арилдаггүй. Зөв юм хийжсэн ч ингээд хайрлахаа болдгоо ингээд хайрлагыг ингээд өөрөө ингээд суралцаасаа хөгжөөсөө гэж бид нар хүүхдүүдийнхээ төлөө хичээж боддог шиг те. Ямар ч муу юм хийсэн ч хайрлахаа болдгоо шиг мөнгө ингээд муу хүн дээр ч чинь сайн хүн дээр ч чинь тэр бүх хүмүүстэй ингээд очсноороо мөнгө өөрөө бас хөгжиж өөрөө бас ингээд шин зүйлсийг суралцаж олон зүйлсийг бүтээлцэхэд оролцож байдгийм байна. Мөнгөний энерги өөрөө бас ингээд хүмүүсээ танилцаж хүн болгон дээр очсноороо өөрөө хөгжиж байдгийм байна гэдэг тийм мэдрэмж төрж байгаа байхгүй. Хэрвээ та ингээд бас яг нүдэн ханаад өөрийгөө мөнгө олчлоо гэж төсөөлөх юм бол яг адилхан мэдрэмж төрөх байх гэж үзэж байна. Тэгээд
Мөнгө ингээд эргэн тойрны бүх зүйлд оролцдог юм байна. Одоо жишээ нь миний ингээд яриа сууж байгаа энэ микрофоныг хийхэд мөнгө оролцсон байгаа. Тэ энийг хийж байгаа хүний хөдөлмөрийн хөлс, энийг хийж байгаа эд материалын хөлс, дараа нь би худалдаж авахд бас ингээд мөнгө оролцсон байгаа. Тэгэхээр хэрвээ ингээд мөнгөний талаар ямар нэгэн сөрөг одоо ихтгэл өмшөлт байгаа бол тэрийг ингээд талархлаар солих хэрэгтэй тий. Миний эдэлж хэрэгж байгаа, миний алхаж байгаа энэ зам хүртэл мөнгөний тусламжтайгаар бүтсэн байна. Тэ? Миний ингээ ажилдаа явж байгаа машин хүртэл мөнгөний тусламжтайгаар бүтээн байгуулагдаад мөнгөний тусламжтайгаар надад ирээд ингээ минийх болсон байна. Тийм болохоор би ингээд мөнгө надад байсан ч байгаагүй ч би талархаж байна. Хорвоо ертөнцийн бүх зүйлд оролцсон байна энэ мөнгө те. Яг л агаар ус мэт ингээд бүх зүйлийг бүтээгдэхэд ингээд хүмүүсийн хоорондын харилцаанд энэ мөнгө зайлшгүй ингээд оролцсон байгаа учраас би энэ мөнгө энэ ертөнцийг бүтээхэд оролцож байгаа юм байна гэдэгт би талархаж байна. Гэт ийм эерэг хандлагатай, эерэг ийм мөнгөний тухай эерэг ихтгэл үнэмшилтэй болоход өөрийгөө ингээд анхаараарай. Ихтгэл үнэмшилтэй болохын тулд ажиллаарай. Далд ухамсартаа тэр ихтгэл үнэмшлийг бий болгоорой. Тэгээ мөнгийг яг л нэг юм одоо юу шиг баримлын шавар шиг төсөөлж болохоор байгаа байхгүй юу. Хин нэгэн хүн ингээ баримлын шавраа ингээд аваад нэг тийм амар мангасны дүрд оруулчлаа тий. Тэнгут өөр нэг сайн хүн магадгүй би тэр баримлын шавыг аваад базаад ингээд нэг юу гой цэцэг мэцэгний хэлбэртэй ч юм уу тий. Нэг юм гой одоо тийм хөөхөн нохой мохой хийдэг ч юм уу тий. Тийм болгох ингээ боломжтой байхгүй. Тэгэхээр мөнгө бол өөрөө тийм мангас ч юм уу тийм муухай зүйл ерөөсөө биш байгаа байхгүй юу. Зүгээр тэрийг ашиглаж байгаа хүний энерги тэр зүйлийг ингээд хувиргацсан байна. А би өөрөө өөрийнхөө сайн сайхан энергиэр энэ мөнгө гэдэг зүйлийг хувиргая, сайн сайхан зүйлд зориулъя, сайн сайхан зүйлийг бүтээхэд зориулъя. Энэ мөнгө гэдэг зүйлийн энергийг би өөрчилж сайн сайхан болгоё. Би бол мөнгийг тэ би надад бол мөнгө ирэх хэрэгтэй. Яа гэвэл би энийг ингээд зөв захиран зацуулах, сайн сайхан энерги болон хувиргах чадaltaй хүн гэдэг тийм итгэл үнэмшил биднэрт хэрэгтэй байдаг баг. Тэгхийн бол бид нар ингээд мөнгө бид нар одоо өмнөх тэ бонус жилийн 2 дугаар хэсэг цаа ярьсан шүү дээ. Өөр татахыг хүсэж байгаа бүхний хайрлаарай гэд тэ. Байсан ч байгаагүй ч хайрлаарай гэд ярьсан шүү дээ. Тэгэхээр мөнгийг ч гэсэн яг адилхан надад байсан ч байгаагүй ч энэ ертөнцийн бүх зүйлийг бүтээн байгуулахад оролцож байгаа учраас би мөнгөнд талархаж байна. Би мөнгийг хайрлаж байна. Мөнгө улам одоо хүчтэй болоосаа гэж би залбирч байна гэдэг ч юм уу. Ингэж одоо мөнгийг бас хайрлаж явах хэрэгтэй байна. Ямар ч одоо надад тэ ихээрээ ирэх юм бол би баярлна. Жохоо ирэх юм бол би гомдно гэдэг ч юм уу. Ямар ч тийм гомдол харуулслын юм байхгүйгээр зөвхөн талархаж тийм ихтгэл өмчлийг өөртөө төлөвшүүлж тийм одоо mindset shift буюу одоо тийм үзэл хандлагын өөрчлөлт, үзэл хандлага ингээд шинчлэх тийм одоо хэрэгцээ бидэрт байгаа байх. Тэгээ бас нэг биднэрт маш их тэг болдог зүйл нь бид нар ингээ мөнгө асуухаасаа хичдэг санаа зовдөг одоо ямар нэгэн тийм шуналтай хүн болчих юм шиг тийм одоо ихтгэл өмшил бидний дотор байгаад байдаг. Яагаад гэвэл биднэрт ингээ мөнгөтэй холбоотой тийм сөрөг ихтгэл өмшлээс ингээ үүсээд байгаа байхгүй. Мөнгө асуух юм бол муу те. Магадгүй. Тийм ихтгэл өмшил хэрэг байгаа бол бас тэрийг ингээ өөрчилж авах хэрэгтэй. Мөнгө асуух нь ерөөсөө ичмээр зүйл биш. Би энэ мөнгийг аваад ийм сайн сайхан зүйл зориулах учраас харин ч бүр мөнгө асуухтаа магадгүй бүр бахархах хэрэгтэй байх те. Тийм одоо үзэл хандлагыг өөрөө өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй байх. Тэгэх юм бол бидний мөнгөтэй холбоотой энерги бас ингэ нэмэгдэж одоо эерэг тал руугаа ингэ сайжрах нь байна шүү дээ. Тэгээ бас ингэ мөнгө бол ийм хязгаарлагдмал ингэ жохон байдаг. Тэгээд жохон хэсэг нь ингэ надад хуваарлагдана гэдэг ч юм уу нэг тийм одоо мөнгө бол ийм одоо хязгаарлагдмал ийм их үүсвэр гэдэг тэр ихтгэл өмшил бас биднийг ингэ яаж идэг баг. Ингээд хязгаарлаж боож идэг бахна. Гэтэл бид нар ингээд сонсож байгаа шүү дээ. Ингээд хорвоо дэлхий дээр маш их мөнгө байдаг. Тэдэн зүгээр ингээд тэр мөнгийг ойлгоцсон хүмүүсийн гарт ингээд асар ихээр ирсэн. Тэгэхээр би магадгүй тий мөнгөний талаар ямар нэгэн чухал зүйлийг арай суралцаагүй мдээгүй явж байгаа. Мэдсэн хүмүүс нь тэр мөнгийг аваад авна. Би хэрвээ тэрийг мэддэг болчих юм бол ийм мөнгө надад ингээд асар ихээрээ бас ирэх боломжтой юм байна. Тэгэхээр би энэ зүйлийг мэдээд авъя. Заримдаа бид нарт те тулгарч байгаа асуудлууд зүгээр л юм мэдэхгүй зовлон байдаг байхгүй юу? Бид нар мэдэхгүй зүйлээ ерөөсөө өөр юм болгож авч чадахгүй. Жишээ нь намайг ойроо яваад чи царс модны навч түүгээд ир гэх юм бол би царс гэж ямар мод байдгийг ямар хэлбэртэй навч байдгийг мэдэхгүй бол би хичнээн чайгаа зөв навчийг олж чадахгүй тийм ээ. Яг тэр шиг би ингээ мөнгөний тухай өөрийнхөө мэдлэг боловсролыг ингэж нэмэгдүүлэхгүй мөнгөний тухай суралцахгүй байх юм бол би яаж олдгийг, яаж үржүүлдгийг, яаж өсгдгийг, яаж хадгалдгийг гэдгийг мэдэхгүй байх юм бол мөнгө ерөөсөө над дээр тогтохгүй удаан байхгүй байхгүй юу. Тийм болохоор ингээд өөрөө өөртөө авахыг хүсэж байгаа бүх зүйлийнхээ талаар судлаарай, суралцаарай.
Бид нар ингээ хүүхдүүдтэй ингээ зөв хоол идүүлэхийн тулд зөв өсгөж хүмүүжүүлэхийн тулд маш их зүйлийг уншиж, маш их зүйлийг судалдаг те хүүхдүүдийнхаа төлөө суралцдаг, хүүхдийн тарих боловсрал яаж ажилдгийг гэдгийг бид нар суралцдаг. Тэ яг тэрэн шиг тэ амьдралдаа өөртөө авахыг хүсэж байгаа бүх зүйлийнхээ талаар ингээд мэддэг болчих. Тэ тэгин гут бид нар ингээд дараа нь ингээ их мөнгө хүрээд ирсэн ч тэ би мөнгийг яаж захин засвал яаж удирдах чиглүүлэхээ би мэддэг гэд ингээд өөрөө их мөнгөд бэлэн хүн болж байгаа хгүй өөрөө өөртөө юм итгэлтэй мөнгөтэй болоход бэлэн хүн болоод хувирчиж байгаа хгүй би. Тийм болохоор бүгдээрээ ингээд өөрөө өөртөө татахыг хүсэж байгаа бүх зүйлийнхээ талаар судалж, суралцаж энэ мэдэхгүй зовлон гэдэг зүйлийг ингээд арилгаж мэддэг болчих юм бол тэр зүйл өөрөө бид нар дээр ирнэ. Бид нар тэр зүйл ирэхэд одоо зөвөр ингээд хандан удирдахад тэр энерги биднэрт ингээд бэлэн болоод ингээд одоо өөр өөргөө бэлтждэг байх. За бас нэг биднэрт мөнгөтэй холбоотой нэг одоо хязгаарлаг мөнгөний энергитэй холбоотой бидний хязгаарлаж идэг нэг ихтгэл үнэмшил бол би заавал өөрөө ажиллаж ийж заавал өөрөө бахран зүтгэж ийж те энэ мөнгийг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олох ёстой гэдэг тэр үзэл бодол биднийг бас ингээд заримдаа хоошин татчихдаг. Заримдаа ингээд хүмүүс биднээс зүгээр ингээд мөнгө бэлгэлдэг те огт нэрлэхэлгүйгээр тэр бүхэнд ингээд чин сэтгэлээсээ талархаад те надад энэ ингээд өөрийнхөө те хөдөлмөр зүтгэлээр олсон мөнгө өгсөнд баярлаа. Би энэ мөнгөөр чи үнэхээр сайн сайхан зөв зүйлд зориулах болно. Үнэхээр одоо өөрт хэрэгтэй, хүүхдүүдтэй хэрэгтэй сайн сайхан зүйл зориулах болно гэдэг ч юм уу те. Тэгж гоё талархаж хүлээж авах хэрэгтэй. Тэгээд зөвхөн ажил хийж ич хөдөлмөрлж ич л мөнгө олдог гэдэг тэр итгэл үнэмшлийг хаяад мөнгө надад хаанаас ч хизээч ямар ч байдлаар хамаагүй хүрээд ирэх боломжтой. Ямар нэгэн барааны буцаа олголт, ямар нэгэн одоо бүтээгдэхүүний те одоо магадгүй ингээд азтай байдлаар гэдэг ч юм уу гинтийн байдлаар те ямар ч хамаагүй хязгааргүй их одоо боломжит их сурвалжаас мөнгө надад хизээч ямар ч байдлаар ирэх боломжтой. Би өдөр бүр мөнгө надад ирэхэд бэлэн байж гэдэг тийм итгэл үнэмшил өөртөө төлөвшүүлснээр бид нар ингээд мөнгөнд илүү нээлттэй мөнгөнийхөө үүд хаалгыг улам том зэлэтл нээж ийна гэсэн үг. Тийм болохоор заавал би өөрөө ажиллаж хөдөлмөрж иж энэ бол шудраг мөнгө гэдэг тийм итгэл үнэмшлийг өөрөөсөө ингээд авч хаяараа тэр итгэл үнэмшлийг одоо ингээд өөрөөр ингээд тэр хязгаарлалтыг өөрөөсөө ингээд авч хаяараа мөнгийг олох их үүсвэрийн талаар мөнгөний тухай эерэг бодлоодын талаар тийм хязгааргүй эрхчлөөтэй болоорой. Тийм сэтгэл зүйн эрхчлөөтэй болоорой. Дараа нь бас нэг бидний ойлгох ёстой зүйл нь би одоо ингээд юмаа мартахгүй гэд бичиж тэмдэглэсэн дэвтрээ харж ин л да. Бас нэг зүйл нь мөнгөтэй хүн ямар байдаг бол гэж ингээд өөрөөсөө асууж агаарэ. Тэ мөнгөтэй хүн бол хизээч за би энэ мөнгөө юунд өрөх вэ? Юу авах вэ? Юу авдсан бэлээ гэж би өөрөөсөө боддгоо байхгүй юу? Би энэ мөнгөө яаж өөр ашигтайгаар одоо хадгалах уу, захиран зарцуулах уу гэдгээл боддог. Тийм болохоор бид нар яг ингээд мөнгөтэй хүний тим одоо юм хандлагыг өөртөө төлөвшүүлэхийн тулд өөрийгөө аль хэдийн мөнгөтэй гэдэгт итгэж өөрийгөө аль хэдийн мөнгөтэй гэдгийг мэдэрч тэгээд яг одоо тэ танд 100 сая төгрөг байгаа юм шиг тэ за би энэ магадгүй 10 сая танд хэд хэрэгтэй тэр мөнгийг би яг юунд яаж зориулж яаж өсгөж үржүүлж яаж хуваарлах юм бэ гэдгийг аль хэдийн мэдчихсэн мөнгөтэй хүмүүс бол яг тэгж мэдчихсэн явж идэг. Тэгэхээр мдээгүй тийм мэдчихээ явж идэг учраас та бүхэн ингээд мөнгөний тухай суралцаад тэр мөнгөө яг яаж захиран зарцуулах уу, яаж удирдах уу гэдгийг аль хэдийн ингээд мэддэг болоорой. Тэгэх юм бол тэр чинь өөрөө ингээд тийм мөнгөтэй хүний юм хандлага биднэрт ингээд төлөвшөж бүр 70 усурт маань ингээд сууж төлөвшөж чадах юм аа. Тэгээд бас нэг ийм юу байдаг, арга байдаг. Мөнгөтэй болохын тулд мөнгөнийхөө их усрыг нэмэгдүүлэхийн тулд далд ухамсарынхаа хүчийг ашиглах нэг арга байдаг. Тэр арга юу гэдэг вэ гэхээр RAS гэдэг арга байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр далд ухамсарт угаасаа биднэрт бүх хүнд байдаг RAS гэдэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр өөрт хамгийн чухал зүйлийг хамгийн түрүүнд олж харж тэр тэдгээртэй холбоотой мэдээллийг ингээд хүлээж авч идэг. Жишээ нь одоо би хүүхдийнхээ хоолтонд анхаарч илаа гэж бодъё. Тэнгуут одоо би эргэн тойрноосоо хүүхдийн хоолтой холбоотой ингээ мэдээлэл ингээд өөрөө миний нүдэнд ингээ автоматар харагдаад байна гэсэн үг. 100 хүний ингээд 100 хүн ингээд хамт зураг авахулсан байла. Би тэр дундаас хамгийн түрүүнд өөрийнхөө хүүхдийг хамгийн шууд ингээд өө миний хүүхдээ ингээд олж харж чадна. Яг гэвэл миний хүүхд надад хамгийн чухал эрхэм нандин хүн учраас тий би өөр ингээ хүний хүүхдүүдийг ингээд нэлээд удажж магадгүй хайж олох байх.
RAS гэдэг бол те миний хувьд хамгийн чухал байгаа зүйлүүдийг автоматар ингээ эргэн тойрноос надад ингээд олж анхааруулж харж өгч идэг тийм далд хумсрын хүч байдаг байхгүй юу? Тэгэхээр би одоо мөнгөтэй болохыг хүсэж чинь би байгаа мөнгөө өсгөж үржүүлэхийг хүсэж чинь энэ бол миний хувьд маш чухал байна. Тэгэхээр би одоо яах вэ гэдэг ингээд далд хумсраас асууж байгаа. Тэнгуут таны далд хумсар мөнгийг өсгөж үржүүлэхтэй холбоотой таны эргэн тойронд бэлэн байгаа. Эсвэл таны бүр ингээд мэдсэн байсан мөртлөө мартцсан байсан тэр мэдээллийг чи ингээд эргээс сануулад ингээд гараад ирдэг байхгүй юу? Бид нар ингээ огт одоо жишээ нь манай гэртээ шахны лент огт хэрэглэдэггүй ингээ ямар нэгэн газар ингээ байнга ингээл бэлэн байж идэг. Тэ ямар нэгэн газар л ингээл байж идэг. Би яг хаана гэдгийг мэдэхгүй. Гэхдээ яг ингээд би хуруугаас ихэд ингээд хэрэг болоход те юу вэ шахны лент чи хаана гэдэг үлээ гэд би огт мэдэхгүй байж байгаад ингээд яг хэрэг болонгууд өнөөрэ тэнт байдаг гэд би гинт санаж байгаа хгүй. Өмнө хизээч би ингээд шахны лентний тухай бодож байгаагүй те. Гэтэл яг ингээд надад хэрэг болох үед би хаана байгаа вэ? Энэ цүнхний энэ карманд нэрээ нэг шахны лент яваад байсан шүү. Гэт ингээд би тэр өөрт хэрэгтэй зүйлийг гинт санаж чадчих байхгүй. Яг тэрэн шиг би ингээд мөнгийг олох хэрэгтэй байна гэд өөртөө маш чухал зүйл гээд тий талархдаг миний хайртай зүйл гээд ингээд өөртөө итгүүлчихээр би мөнгө олохтой холбоотой надад ингээд шин санаа гинт гараад байна. Өө би ч нэрээ нэг ийм юм байгаа юм шүү. Би энийг ингэчих юм бол би мөнгө өсгөж чадах юм биш гэдэг ч юм уу тий. Яг тэгдэг байхгүй юу? Би яг өөрт ингээд тохиолсон жишээг ярих юм бол 2 жилийн өмнө би ингээд Монголоос Тайван руу ирэх болсон. Тэр үед надад одоо яг тухайн үед 300 мянган төгрөг л бэлэн байсан. Тэгээ би яаж одоо визний материалаа бүрдүүлэх вэ? Яаж онгоцны билетээ авах уу гэд ингээд бодоод надад мөнгө хэрэгтэй юм байна гэд би ингээд яг ингэсэн байхгүй. Цаасан дээр би ингээд яг ингээд бүх хэрэгтэй ингээд зүйлүүдээ ч гэсэн одоо би ингээд ийштэй тийш явахын тулд би хүүхдүүдтэй ийм одоо юу миний хүүхдүүдийн байнгын хэрэгэлдэг зүйлсүүд ийм юмнуудыг авах хэрэгтэй. Виз материалахад ийм материал бүрдүүлэхэд ийм мөнгө хэрэгтэй, онгоцны билет авахд ийм мөнгө хэрэгтэй гэдээ би ингээ бүгдийн ч гэсэн бичсэн чинь 15 сая төгрөг цуглуулчих юм бол би яг Тайван руу явчих юм байна гэдгээ би ингээ тодорхой болгоцсон байхгүй. Тэгээ би нэг ийм дэвтрийн цаас урж аваад дээр нь томоор 15 сая төгрөг гэж бичээд ингээ төрөвчөндөө хийчлөө, номын завсар хийчлөө, шүүгэндээ хийчлөө. Яач байсан би тэгэж тавиад ингээ орхицсон. Тэгэл би одоо яаж мөнгөтэй болох вэ? Надад 300 мянга байна. Би энийг одоо яаж 15 сая төгрөг болгох вэ гэд бодсон. Яг тэгэл бодоол эхэлсэн чинь яг ингээ аминд тулсан тийм шаардлага гараад ирэх үед ми толгой шал өөрөөр ажиллаж байгаа. Би ч нэрээ ингээ тэр үед би 2 жилийн өмнө гэдэг чинь 22 он байсан байхгүй юу. Тэгээд би би одоо ингээд ийм Instagram дээр ийм хэл ярианы хөгжлийн талаар мэдээлэл хуваалцдаг юм чинь би энийгээ сургалт болгоод орчих юм бол надад бас тодорхой хэмжээний 15 саяас мань ядаж 1 сая төгрөг ингээд ороод ирэх боломжтой юм байна шүү гэд. Тэгээд би газ сургалт 7 хоногийн дотор ингээд зөндөө юм уншиж чаад сургалт бэлдээд ингээд сургалтын зар тавьсан зөндөө хүмүүс ингээд суусан. Тэгээд би ингээд одоо би энэ сургалтаа гарын авлага болгоод e-book болгоод ингээд оруулах юм бол дахиад хүмүүс бас хэрэг болох юм байна шүү. Би энийг яг яс ингээд бэлчих юм бол бас дахиад надад юм мөнгөний их үүсвэр байгаа юм байна шүү гэдэг ингээд тэрийг ингээд би бүр өмнө нь хизээч бодож байгаагүй зүйлээ ингээд надад амин тулсан шаардлага гарч ирэхэд аль хэдийн байсан боломжоо би ингээд олж харж байгаа байхгүй. Тэрнээс бүр өмнө би энийг бодсон байсан бол тий магадгүй би бүр эрт ингээд 15 сая төгрөгтэй болсон бэлэн тий байж ах боломжтой байсан байгаа байхгүй. Тэгээ энэ бол ингээд далд хумсрын RAS-ийн хүч байгаа байхгүй. Надад юу чухал вэ? Тэр зүйл надад ингээд гинт харагдаж миний толгой дотор байсан ой дурсамжаас ингээд өөрөө эргэн санагдаад гараад ирдэг. Тийм болохоор та юу дотроо ингээд татахыг хүсэж чинь тэр зүйлээ ингээд дотроо хайрлж надад маш чухал гэдэгт итгэж тий. Эерэг талархал мэдэрч явах юм бол тэр зүйлийн талаар одоо тэр зүйлийг хэрхэн өөрийн болгох уу гэдэг тэр бүх боломж танд ингээд илүү олон эн тэндээс харагдаж эхэлнэ, илүү сайн харагдаж эхэлнэ, илүү сайн санагдаж эхэлдэг байх. Ийм нэг хүч байна. Бид бүхэнд ийм далд хумсрын хүч байна. Тэгээд би яг 2 жилийн өмнө ингээл сургалт зохион байгуулаад тэгээд дараа нь би хүүхдүүдийнхаа бас одоо ингээ үлдээж явж байгаа хүүхдийн ном тэгээ тоглоомуудыг бас ингээд зараад өөр хүүхдэд өгч болох юм байна гэж бас ийм боломжийг олж харж байгаа. Тэгээд би хүүхдүүдийнхаа үлдсэн ингээ маш олон номыг би ингээд чирээд аваад явж чадахгүй шүү дээ. Тэгээ үлдэж байгаа номуудаа зараад зарим нэг бүр багадаа тоглож исэн шинээрээ байгаа тоглоомуудыг нь зараад тэгээд би ингээд мөнгөө цуглуулад багаар виза аваад бүрдүүлээд виза аваад ингээд Тайванд хурж ирээд тэгээд хүмүүс бас ингээд сайн яваараа ингээд намайг хүүхдүүтэй дагуулад явж байгаа гэдгийг мэдээд хүмүүс ингээд сайн яваараа гэд ерөөлийн үгээ хэлээд надад бас ингээд нэмэр болох гээд ингээд бас мөнгө бэлгэлж исэн. Тэр хүмүүсийнхээ ачаар бас ингээд яг 15 сая төгрөг маань бүр яг 15 сая төгрөг маань цуглараад тэгээд би ингээд Тайван руу ингээд хүүхдүүдтэйгээ гэр бүлээр ингээд ирж исэн байхгүй юу. Тийм болохоор ингээд яг өөртөө хитэн төгрөг юунд хэрэгтэй байгаа яг ингээд тэрийг тодорхой болгоод тэр мөнгөө ингээд
надад яг хэрэгтэй гэх юм бол танд ингээ бүх арга ухаан аль хэдийн дотор ч байгаа бүх арга ухаан ингээд өөрөө гараад ирдэг. За бас нэг мөнгөтэй холбоотой биднийг ингээд мөнгөний тэр одоо эрх чөлөөнөөс хязгаарлаж идэг нэг тийм зүйл нь бид нар ингээд гадаад хүчин зүйлсд өөрийнхөө хүчийг ингээд өгчдөг, өөрийнхөө хүчийг ингээд алдчихдаг. Тэр нь би мөнгөтэй олчвол маш хүчтэй одоо болчихно. Би мөнгөгүй байгаа учраас одоохондоо ингээ ямар нэг юм чадахгүй байна гэдэг ч юм уу те. Би албан тушаалтай учраас хүчтэй байгаа. Эсвэл би ийм одоо дээд боловсралтай учраас ийм хүчтэй юм нэр хүндтэй байгаа гэдэг ч юм уу те. Ямар нэгэн гадны хүчин зүйл, ямар нэгэн мөнгөний тоо хэмжээнд, ямар нэгэн албан тушаалт өөрийнхөө хүчийг ингээд бид нар алдчихдаг. Үгүй ээ. Яг үнэндээ би тэр одоо зүйлийг эзэмшиж байгаа учраас эдгээр зүйлс хүчтэй байгаамаа гэдэг тийм одоо хандлага үзэл бодлыг өөрөө өөртөө ингээд төлөвшүүлж байж ах хэрэгтэй ахны. Угаасаа энэ үнэн байхгүй юу? Надад энерги нь байгаа. Би тэр бүхнийг ингээд өөрөө ингээд бүтээж чадсан. Тэр хүч нь ингээд минийх. Тэрнээс ш ямар нэгэн их мөнгө намайг илүү хүчтэй, илүү мундаг болохгүй, намайг илүү аз жаргалтай болгохгүй. Бүх энерги нь надад байгаа. Би өөрийнхөө энергийг зөв удирдах сурснараа энэ бүхнийг бүтээж чадсан юм аа. Тэгээ энэ миний энергийн хүч учраас би илүү одоо би энэ ямар нэгэн албан тушаал, ямар нэгэн одоо мөнгөний тоо, ямар нэгэн дээд боловсрал гэдэг ч юм тэр зүйлээс илүү хүчтэй, илүү үн цэнтэй гэдэг. Өөрийнхөө үн цэнийг ингэж дотроо ямар нэгэн гадны зүйлээс хамаатуулахгүйгээр юу ойлгож, итгэж сурах хэрэгтэй байдаг байна. Тэгхийн болвол бид нар ингээд альва манифест арай харахыг хийгээгүй байгаа зүйлээсээ одоо сэтгэл санааны хувьд ямар ч хамааралгүй болчихно. Тэр зүйл минь надад ирсэн үү, ирээгүй юу гэдгээс үл хамааран бид нар ингээд сэтгэлийн амар амгалангуй тэр зүйлстэй ингээд талархаж чаддаг болдог байна. Энэ зүйл надад байхгүй байснараа би ингээд одоо сэтгэлээр унаад байгаа юм шиг надад дутагдаад байгаа юм шиг тийм мэдрэмж юусаа байхгүй болчихно. Би угаасаа хүчтэй энерги байгаа. Энэ зүйл надад зөв цагтаа ирнэ. Би өөрийнхөө хүчээр энэ бүхнийг хийж чадна. Энэ надад ирсэн ч би жаргалтай, ирээгүй ч би жаргалтай, аз жаргалтай амар амгалан хിവэрэ гэдэг тийм итгэл үнэмшил бид нарыг одоо ингээд альва зүйлээс ингээд альва зүйлд хүчээ алдахгүй, альва зүйлийн хамааралд орохгүйгээр ингээд амьдрахад тусалдаг байх нэ. За бас нэг бидний зайлшгүй одоо мэдэх хэрэгтэй мөнгөтэй холбоотой нэг ойлголт нь. За уучлаарай зөндөө ярьсан ч юм уу хоолой аргачлаа. За тэр нь болохоор мөнгө бол одоо ихэнх хүмүүс одоо хорвоо дээр яагаад байгаа вэ гэхээр ингээд мөнгө олохын төлөө ингээд ажил хөдөлмөр хийж байгаа шүү дээ бид нар тий. Тэгэхээр өөрийнхөө одоо үзэл бодол таал тухамсартаа ямар ихтгэл өмчлийг бид нэр суулгах хэрэгтэй гэхээр би мөнгөний төлөө ажиллаж байгаа хүн бишээ. Тэ? Би мөнгийг өөрийнхөө төлөө ажилуулах хэрэгсэл болгоно. Би бол мөнгөний төлөө ажилладаг хүн биш. Би мөнгийг өөрийнхөө мөрөөдлийг бүтээхийн төлөө ашигладаг ийм мөнгөний одоо эзэмшигч мөнгөний энергийг удирдах байгаа хүн юм аа гэдэг тийм одоо юу байхгүй. Майндсет буюу тийм одоо үзэл хандлагыг өөртөө ингэ төлөвшүүлэх. Тэгхийн бол бид нар ингээд илүү одоо мөнгөнд ерөөсө хүчээ алдахгүй мөнгө байсан ч байгаагүй ч бид нар ингээд өөртөө итгэлтэй болж чадна. Би мөнгөний төлөө ажиллахгүй. Мөнгийг би өөрийнхөө одоо мөрөөдөл тий хүсэл зорилгын юу ахын төлөө бүтээхийн төлөө ашиглах болно. Тэгхийн бол бас бид нар ингэдэг байхгүй юу? Одоо жишээ нь ингээд өөрийгөө хайрлах байгаа хүн одоо мөнгийг өөрөөсөө илүү хүчтэй гэж бодсон хүн яадаг вэ гэхээр бүр ингээд шүдэн өвдөд ходоод нь өвдөд байсан ч мөнгөө төлөөд имлэгт үзүүлэх тийм одоо юу байхгүй. Тэг зүрхэлдэхгүй. Тэ? Би мөнгөө алдчих энэ миний мөнгө эмчид үзүүлчихвэл дуусчих юм шиг санагдаад байна. Би ингээд өвдөд байж гэдэг тийм хүмүүс зөндөө олон байгаа шүү дээ ингээд гүрийгээд яваад. Би өөрөө хүчтэй. Надад энерги би ирүүл байж энерги байхад мөнгийг би өөрийнхөө энергиэр олж чадна гэдэг тэр итгэл үнэмшилтэй хүмүүс бол шууд мөнгөө төлөөд өөрийнхөө ходоодыг өөрийнхөө шүдийг ингээд шууд үзүүл. Тэгээд тийм болохоор тэр бол одоо ингээд ухамсар нь ингээд дөрвдөх хэмжээстэй ингээд очсон. Өөрийгөө хайрлаад эхэлсэн. Ухамсараа өөрийнхөө бие сэтгэлийг хайрлаад эхэлсэн хүмүүс байгаа байхгүй. Ухамсар нь 3 хэмжээстэй байгаа тохиолдолд ингээд өөрийнхөө биеийг хайрлахгүй, өөрийнхөө одоо сэтгэл санааны байдлыг хайрлахгүйгээр ингээд мөнгөний төлөө хортой нөхцөл байлыг тесэн төвчээд ингээд дургуч гисэн ингээд ажиллаа хийгээд байдаг баг.
Тэгэхээр ингээд өөрөө өөрийгөө ингээд хайрлах те тэр хайрынхаа хүчээр бид нар ингээд өөрийнхөө биеийн эрүүл мэндийг нэмэгдүүлснээр бидний энерги actually бүр ингээд илүү хүчтэй болно. Эрүүл хүний энерги илүү хүчтэй байх болно. Эрүүл хүн илүү их энергитэй, илүү их зүйлийг хайрлаж, илүү их одоо зүйлийг бүтээх хүч чадалтай байх болно. Тийм болохоор энерги нэмэгдүүлэхийн тулд би мөнгөө зориулаад өөрийнхөө эрүүл мэндийн төлөө энэ бэлтгэл витаминыг, амин дэмийг, эрүүл хоол хүнсийг авнаа. Би мөнгийг өөрийнхөө төлөө хэрэглэнэ. Би мөнгөний төлөө ажиллахгүй. Би мөнгийг өөрийнхөө төлөө хэрэглэнэ гэдэг ийм одоо үзэл хандлагын өөрчлөлт хэрэгтэй байдаг байна. За тэгээд дээрэс нь бас мөнгийг бид нар авахын төлөө ажиллах биш, өгөхийн төлөө ажиллах юм бол мөнгө бас биднэрт илүү ихээрээ ингээд үржигдэж байдаг. Эн чинь бас л нөгөө нэг олон хэмжээс ертөнцийн маань хайр гэдэг ойлголттой яг тэнцүү байгаа байхгүй. Би бусдад сайн сайхан зүйлийг өгөхийн төлөө би бусдад сайн сайхан зүйлийг зориулахын төлөө ингээд мөрөөдөлтөө бодож байгаа энэ зүйлээ ингээд бүтээхийн төлөө би мөнгө олж байгаа. Тэ? Би энэ мөнгөөрөө ингээд нэг мөрөөдлөө бүтээн тэр бүтээл маань тэр мөрөөдөл маань асар олон хүмүүст тус болж чаднаа гэдгийг ингээд мэдж байгаа үед тэ Тэхийн гут үнэхээр хүнд хэрэгтэй тий үнэхээр ингээ хүмүүс зориулсан хайраараа ингэж бүтээсэн зүйл бол хизээч хүнд хор болохгүй шүү дээ. Тэг үнэхээр хүнд хэрэгтэй байгаа зүйлийг бол ингээд хүмүүс бүр ингээд талархаад ингээд нэхэд ингээд мөнгөө төлөөд авах байхгүй юу. Тэгэхээр би ингээд хүмүүст хайртай би хүмүүсийг хайрлахыг хүсэж байна. Би энэ хүмүүсийн төлөө юу хийж чадах вэ? Яг тийм бизнесийг босгоод яг тийм одоо ажлыг ингээ бүтээгээд тий Тэгхийн бол мөнгө бид нар дээр өөрөө хүрээд ирнэ. Хүнд хэрэгтэй юмыг хүн мөнгөө төлөөд авна. Хэрэггүй юмыг ингээд бүр мянга сурталчлаад ингээд маркетингаар хүчээр ингээд далд ухамсарт нь бүр ингээд тархи угаалт хийж зарагддаг. Хэрэгтэй юм бол ямар ч реклам хэрэггүйгээр өөрөө ингээд зарагдаж өөрөө ингээд бусдад түгэнд дэлгэрч байдаг шүү дээ. Тийм болохоор бусдын төлөө гэсэн хайраасаа ингээд өөрийнхөө мөрөөдөл бизнесийг ингээд бүтээх тэр санаа сэтлээ ингээд гаргаж чадах юм бол тэр өөрөө дэлгэрч өөрөө танд ингээд асар их хэмжээний мөнгө хүчийг ингээд авчирч ирэх боломжтой юм аа. Тийм болохоор бүгдээрээ мөнгөний талаар ингээ итгэл үнэмшлээ яг юу гэж ингээ солих хэрэгтэй вэ гэхээр мөнгө бол тий бараа бүтээгдэхүүн хэрэгэлдэг тийм одоо худалдан авалтын хэрэгсэл гэж хараад ах юм бол бид нар мөнгөө үрээлэн. Харин эсвэргээрээ мөнгийг бид нар мөрөөдлөө сайн сайхан зүйлийг тий хүн төрөлхтний сайн сайхан зүйлийг сайн сайхны төлөө ингээд бүтээх тий тэр бүтээн байгуулалтын төлөө ашигладаг хэрэгсэл юмаа гэж харчих юм бол бид нар өөрийн гэсэн бизнестэй өөрийн гэсэн одоо ингээд мөнгөний их үүсвэртэй орлогын их үүсвэртэй болох гээд байгаа байхгүй. Тэр мөнгөө бид нар улам ихээр ингээд үржүүлэх гээд тэр арга ухаанд биднэрт ингээд харагдах гээд байгаа байхгүй. Тийм болохоор ийм одоо мөнгөтэй холбоотой мөнгийг худалдан авах хэрэгсэл гэж харах биш мөнгийг бүтээх хэрэгсэл гэж одоо харж сурах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр бид нар ингээд одоо ингээд ямар бизнесийг би ингээд одоо бүтээх боломжтой вэ гэдгийг ингээд өөрөөс асуу. Хүн болгон өөр зүйлийг чадна, өөр амьдралыг туулсан учраас би бас нөгөө нэг олон хэмжээс ертөнцөөс сурсан зүйлээ бид нар энэ дээр яаж ашиглах вэ гэхээр хайр биднэрт асар их хүчийг өгдөг, асар их энергийг өгдөг гэсэн шүү дээ. Тэгэхээр би хайртай, дуртай зүйлээ хийх юм бол надаас ингээд өөрөө энерги ингээд ундран гарч явах юм байна. Тэгээ би тэр энергиэрээ ингээд тэр хайртай зүйлээ бүтээснээрээ бусад олон хүмүүсийг, бусад олон түмнийг те магадгүй амтан ургамалж байсан болно шүү дээ. Их дэлхийг хайрлах боломжтой болох юм байна гэдэг ийм итгэл үнэмшлийг ингээд өөртөө суулгах хэрэгтэй байна. Тэгэхээр ингээд нөгөө олон хэмжээс ертөнцийн одоо тухай хичээлийн тэр хайр гэдэг ойлголт маань биднэрт яг энэ дээр ингээд хэрэг болж байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ яг өөрийнхөө хайртай, өөрийнхөө дуртай зүйлийг хэрхэн би бизнес болгох уу? Яаж би энэ зүйлээрээ дамжуулан олон хүмүүст хэрэгтэй зүйлийг бүтээх үү? Яаж олон хүмүүст туслах вэ гэж бодох юм бол биднэрт өөрт маань эргээд бас хэрэгтэй байх нэ. Бас эргээгээд дэлхийн ертөнцид амтан ургамал хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлийг бид нар амьдралаа бүтээж манифест хийж чадах нэ. Тэгээд бас нэг хамгийн сүлд нь
хэлмээр байгаа зүйл нь юу вэ гэхээр бид нар ч одоо ингээд энерги их хэрхэн их байлгахын гэдгийг сураад авчлаа. Энерги яаж нэмэгдүүлэх, энергиээр бүтээх гэдгийг сураад авчлаа тий. Тэг эн чинь өөрөө биднэрт ингээд маш их хүчийг өгж байгаа байхгүй юу? Бид нар өөрсдөө ингээд маш их хүчтэй энерги юм байна гэдгийг ойлгоод авч байгаа байхгүй тий. Тэг их хүчийг дагаад их одоо хариуцлага ирдэг гэдгийг бас ингээд заавал анхааруулж хэрэгтэй, хэлэх хэрэгтэй. Яг гэвэл бидний даалт хумсарт одоо тийм сөрөг ихтгэл үнэмшил байгаа тохиолдолд бид нар энэ их хүч энергиэрээ сөрөг зүйлийг бүтээгээд өөрийн мэдлэг өөрийнхөө амьдралд тийм сөрөг зүйлийг ингээд дуудан ирэх тийм боломж бас байгаа. Тийм болохоор өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэнд тэр сэтгэлийн амар амгалангийн төлөө заавал ингээд цаг хугацаа зориулж энерги бас зориулж агаарэ гэж одоо хэлмээр байна. Жишээ нь би ингээд за өнөөдөр ч юм уу те шалаа угаая гэж бодоод угаахгүй өнгөрчгөр дараа нь надад заавал шал угаахаас өөр аргагүй тийм нөхцөл байдал бүр заавал ирдэг. Ямар нэгэн аяг тавг хагардаг ч юм уу, ямар нэгэн юм ингээд асгараад ингээд бүр хоол мол гоождаг ч юм уу те. Тийм ингээд нөхцөл байдлыг би ингээ өөрөө манифест хийдэг. Би шал угаахыг хүссэн хүсэл маань ингээд өөрөө тэгээд тэгсэн мөртлөө ингээ угаахгүй ингээд тэр өдөр ингээ өнгөрсөн чинь дараа нь ингээд заавал ингээд нэг тийм угаахаас өөр аргагүй нөхцөл байдлыг би өөртөө ингээ манифест хийгээд дуучиж байгаа. Тийм болохоор ингээ ботсон зүйлээ хийж агаараа тэгээд энэ их энерги нэмэгдэнэ гэдэг чинь өөрөө бас ингээ тийм дагаад хариуцлага ирж идэг юм шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй юм байна гэж би батсан. За ингээд бонус хичээл маань ингээд өндөрлж байна. Манифестийн шинжлэх ухаан хичээлтэй маань хамт байсан. Энэ хичээлийг маань сонгож энэ хичээл бүртгүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ би яагаад энэ хичээлээ ингээд анх бэлдсэн бэ гэхээр би сурсан мэдж байгаа зүйлээ те баг гэж хамлалгүй хүмүүст ингээд хэлхэн зүйтэй юм байна. Тэгснээрээ би бас ингээд илүү олон хүмүүст өөрийнхөө одоо мөрөөдөл хүсэж байгаа зүйлээ ингээд бүтээгтэн тусалж чадах юм байна гэж ойлгосон учраас энэ хичээлээ ингээд бэлдсэн. Тэгэд хэрвээ энэ одоо манифестийн шинжлэх ухаан хичээл маань танд ингээд үр өгөөжтэй санагдсан бол та нар бас ингээд эргэн тойрны хайртай дотны хүмүүстэй санал болгоорой. Тэр хүмүүстэй бас ингээд өөрийнхөө энергийн сурсан зүйлсээ бас ингээд хуваалцаарай. Өөрийнхөө энергийг яаж ингэж ихсэгдээ, энергиэрээ хэрхэн бүтээд, энерги гэж юу байдгийг тэ ямар ихтгэл үнэмшил биднэрт хэрэгтэй байдгийг гэдэг энд сурсан зүйлсээ ингээд бусдаа хуваалцаарай. Бас энэ сургалтыг бас ингээд сургалтын талаар мэдээллийг хуваалцаж санал болгоорой гэж хүсэж байна. Ингээд бүгдд нь маш их баярлалаа. Гэр бүл амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж мөрөөдөл бүхэн нь ингээд одоо дэлгэрч дүүж улам ингээд одоо бүтэж биелээ олоосай гэж хүсье. Баяртай.